Бид энд The Nature Conservancy байгууллагын ахлах эрдэмтэн Жозеф Кизикертэй хамт байна. Би бас баяртай байна. Төслийн санхүүжилтийн доктортой байдлын талаар хэлэлцэж байна. Энэхүү загварын үндсэн санааг ерөнхийдөө тайлбарлаач. Энэ нь ногоон төслүүддээ хөрөнгө оруулалт татахаараа зорж буй Монгол шиг улсад хэрхэн туслах вэ? Okay. Well, it's a model that was originally utilized in Тэглгүй яах вэ? Энэхүү загварыг анх дэд бүтцийн салбарт ашигладаг байсан. The general idea is that there's funds that are raised up front. Харин 20 гаруй жилийн өмнөөс байгаль хамгаалалт нэвтрүүлсэн. Үндсэн зарчим нь төслийн үйл явцыг эхлүүлэхийн тулд шаардлагатай санхүүжилтийг урьдчилан босгоход оршдог. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг байгаль хамгаалах байгууллага төр орон нутгийн төлөөллөөс бүрдсэн бие даасан итгэмжлэгдсэн санд төвлөрүүлнэ. Дараа нь уг санхүүжилтээр төрөл бүрийн санхүүгийн доктортой механизмыг хөгжүүлдэг онцлогтой. Үүнд өрийн swap, нүүс төрөгчийн дахин санхүүжилт, татвар хураамж зэрэг багтана. Жишээ нь төрөөс жуулчдад татвар тогтоож, орлогыг нь байгаль хамгаалалд зарцуулах боломжтой. Энэ бол урт хугацааны үйл явц юм. Төслүүд 15-аас 20 жил үргэлжилдэг. Эцсийн зорилго нь тухайн улсын чухал тооцогдох байгаль хамгааллын ажил. Тэр дундаа 30-ийг хэсэг нь 30 зорилтод анхаарлаа хандуулах юм. Ингэснээр шаардлагатай санхүүжилт бүрдэж, төсөл урт хугацаанд доктортой хэрэгжих боломжтой. Тэгэхээр байгууллагуудад энэ загварыг нэвтрүүлэхэд TNC ямар үүрэгтэй оролцдог вэ? Гол зангилаа нь урьдчилан хөрөнгө оруулалт босгоход оршдог. Монгол бол маш онцгой тохиолдол. Күнмийн Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ батлагдахаас ч өмнө нутаг дэвсгэрийнхаа 30% хамгаалах зорилт дэвшүүлсэн анхны орнуудын нэг. 1990-ад оноос газар нутгийнхаа 30%-ийг хамгаалалтанд авах амлалт өгсөн. Ийм хэмжээний амлалт маш чухал юм. Байгаль хамгаалах амлалт өгөө зогсохгүй. Тэрийг ажил хэрэг болгоход бэлэн байгаа засгийн газар нэг хэрэгтэй. TNC-ийн хувьд PFP загвар дээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, байгаль хамгааллын амлалтуудыг бодиттой хэрэгжүүлэх, засгийн газартай зөвшөлдсөд тусалсан. Тэгээд гэрээнд гарын үсэг зурсны дараа бид 15 гаруй жилийн өмнө Монголд эхлүүлсэн орон зайн төлөвлөлтөө шинжилнэ. Энэ нь Монгол улсад газар нутгийн 30% хамгаалалтанд авах зорилгоо биелүүлэхэд туслах байгаль хамгааллын төлөвлөгөө юм. Тэгэхээр бид санхүүжилт босгох болон техникийн тусалцаа үзүүлэх давхар үүрэг хүлээж байна. Мэдээж бүх гавьяа нь Монгол дахь орон нутгийн багийн хамт олонд хамаарна. Тэд л газар дээр ажиллаж, засгийн газартай харилцсан, манай дэлхийн хэмжээний хөтөлбөрүүдийн туршлагыг чадварлаг ашиглаж байгаа юм. Энэ загвар Монголд яг ашиглагдсан, эсвэл хэрэгжиж эхэлж байгаа жишээ байна уу? Яригтай асуулт байна. Энийг Монголын байгалийн өв сангаас асуусан нь дээр баг. Тэд одоо л үйл ажиллагаанд докторчж байгаа. 2024 оны сүүлээр гэрээг үзгэлсэн. Аливаа санхүүжилт батлагдахаас өмнө шийдвэр гаргах үүрэгтэй удирдах зөвлөл болон экспертүүдийн зөвлөл байгуулахад баггүй хугацаа ордог. Гэхдээ миний бодлоор Монгол улс суурь тогтолцоог бий болгох, санхүүжилт олгох бүтэц, дэд бүтцээ бэлдэх чиглэлд маш сайн ажиллаж байгаа. Аль хэдийн хэд хэдэн чиглэлээр санхүүжилт олгоод эхэлчихсэн. Миний ойлгож байгаагаар энэ нь ерөнхийдөө бие даасан байгууллагын ажил бололтой. Тэгвэл засгийн газраас үүнийг хэрхэн дэмжих вэ? Мөн ямар асуудалд оролцохгүй байх хэрэгтэй вэ? Засгийн газар бол энэ ажлын гол түлхүүр юм. Анхны санхүүжилт нь ердөөл үйл явцыг эхлүүлдэг тул богино хугацаанд л хүрэлцэнэ. Тиймээс засгийн газар PFP үйл явцыг амжилтанд хүрэхийн тулд санхүүжилтийн доктортой механизмыг боловсруулахад туслаж, тухайн механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголын хувьд төрөл бүрийн арга замыг судалж байгаа. Үүний нэг нь аялал жуулчлалын татвар юм. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмэх зэрэг хөлбөрийг судалж байна. Үүнд засгийн газрын дэмжлэгээс гадна хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл хэрэгтэй.